Ачны мэндийг хүргэж Улаанбаатар хотоос харан хамтлагийнхан та бүхний ар гэрийнхэн элэг нэгтэй монголчуудаас одоо мэдлэгээ дэвшүүлж байна та бүхэн. Сайхан шилжчихөө. Бозон мэтэл. Тэр бүгд. Окей, за ингээд өнөөдөр та бүхэн энд олцсон их баяртай байна. Миний хөдөлгөөн бол энэ зал жижиг гэсэн хэдий боловч бид өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэр дээр байж байгаадаа их багталтай, их баяртай түүн дээр өнөөдөр бидний үндэсний баяр одоо тохиож байгаа маш их сайхан байна. Ингээд бүгдээр их сайхан өнгөлөг, тослог, сайхан харагдаж байна. Онд их сайхан орох юм байна гэж одоо ойлгож байна. Ингээд өнөөдөр та бүхэндээ бас энэ баярын өдөр бас харан хамтлагийн байгуулагдсны 10 жилийн баяр бол бас тохиож байгаа. Тэгээд та бүхэнд харангийн 10 жилийн баярын мэндийг бас давхар хүргье. Шүдэр цэцэг.
Ийм дуу тавраг яг сонсооч чи.
үлгэж болно. Тэгэхээр хүмүүс хаач байсан бивэнтэйгээ уулзаж очиж явах юм байна. Бид нэр Монголд Улаанбаатар гэрэлтгүүдээ зарим нэгснийхээ зарим хүмүүстэй энэ холын Америкт уулзж байна. Тэгэхээр нэгэн сэтгүүлчийн хэлснээр холын Америк ойртож байна гэдэг үг бол бүр ойртсон юм байна. Энэ бүр амьдарч байна хүмүүс. Тэгэхээр яагаад хүмүүс ийшээ тэмүүлээд байна вэ гэдэг ойлголт хүн бол монголчуудын дунд байдаг. Гэсэн хэдиж монголчууд энд ирээд маш сайн ажил хийж сурдаг юм байна гэдгийг бид бас ойлгож авсан биш юм. Монголчууд ажилсаг байхгүй. Цалингийн өгөхгүй болохоор энд ирж шít. Тэгэхээр их сайн юм бүтээж чаддаг юм байна. Ийм улсууд байдаг юм байна гэдгийг бид нар ойлгож авлаа. Ганц нэмээ. Энэ сууж байгаа Монголын Монголыг төлөөлж байгаа бакбак ирчүүд зориулсан. За зүгээр бакцсан шүү дээ. Слушай, хайти шүү. Да.
Büyüdükçe vardı Sırmurların Söyleyince Nefsi kemer Sanıklı Türk'ün yandılar Sana aldı da konuşup
Энэ дуу Азийн даус гэж Казахстан зохиогддог улсын рок хөгжмийн албан. Харин түрүүнд орсон юм доо. Энэ дуу гадаа зэмлээ. Yes sir.
За энэ концерт одоо яг бидний ингэж хийсэн бэ гэхдээ манай рок дуунууд бол их хүнд дуунууд байдаг гэсэн хэдий боловч энэ дунд бол их сайн өгнөд сайхан аялгуунууд багтсан байдаг. Тийм учраас рок хүчээр бас тэр болгон хүмүүс сонсдгоо юм шиг байгаа. Тэгээд бид энэ концертанд хамгийн одоо хүнд хэлбэрээр бичигдсэн дуунуудаа хөнгөн хэлбэрж хийж хөнгөн дуунуудаа удаан дуунуудаа уянгийн дуунуудаа хөнгөн маягийн болгож ингэж найруулж болсон ийм концерт байгаа. Ингээд та бүхнийг амплаг концертанд орж байна. Тэгээд одоо та бүхэн бидний анхны концертанд дуулж байсан нэг дуу байдаг. Дөрвөн үлэг гэдэг дуу одоо та бүхэнтэй хамтдаа тоглоё.
Бодлын тэнгис амтлагийн концертанд энэ дуу оруулсан. Ингээд бүгдээрээ миний Монгол бас чиний Монгол бас бидний Монгол гэдэг нь Швейцарын онгоцоор үсэг бодлыг буулаа. Америк гэдэг нь их гоё сэтгэл санагдаад ачин гоё санагдаад байна. Америкт одоо ирчлээ гэж үүсгэж байгаа шиг. Бидний виз бол их амархан үзсэн. Маш амархан. Нэг жилээр суух уу эсвэл өшөө олон жилээр суух уу? Бид нар зөвхөн Монголдоо.
манаас хамгийн үедээ бас ихнүүд авч явж байсан. Тэгээд ингээд аваад ингээд явж болох гэсэн чинь ёо тэглэл байхгүй шүү дээ. Тэгэл аваа. Тэр шиг аваад байна. Улаанбаатараас таваад. Ер нь их сайхан бүтсэн. Тэгээд бидний энэ ажилд герман цугаа манай Монголын хэлсээр яам маш тусалсан. Хамгийн гол нь биднийг энд авцархад Канзас амьддаг манай ганц зэрэг гэдэг залуу түүний ихнэр оюун чимэг болон одоо манай алчин сайдын яам одоо энэ энтхий хэлээр ярьдаг тийм оюун чанарвай биднийг маш их тусалсан алчин сайдын яамны ажилчид тусалсан хамгийн гол нь бид нар их баярлж байна. Гэхдээ бид нар бас нас тийм ч залуу биш санагдаад Америкт ирсэн нэг сэтгэл хөдлөөгүй л дээ. Нуугаад яг хоо. Гэхдээ хамгийн гол нь бид нар юу хэлэх шиг гэхээр хамгийн гол нь энд сууж байгаа хамт олонд их баярлалаа. Хамгийн гол нь манай энэ улсын суугаа монголчуудаа юм үзүүлээ. Тавлыг гэсэн сэтгэлээр бид нарыг одоо авчирсан та бүхний хүмүүс энэ хүмүүстээс баярлалаа гэж хэлж үзүүлдэг. Тэгээд авцраарай. Яаж тохиолдож байгаа. Тэгээ бас манай харангийн энэ олон дуу англи хэлээр орчуулж өгч байгаа. Одоо элчин сайд чонхор бодоод энэ олон бас баярлалаа гэж хэлмээр байна. Хамгийн ихнийх нь сандаг бол орчуулсан байна. Тэгээд манай энэ чука Чулуунбат бидний бас найз. Тэгээд бид нар дээр үед бас хэлчихсэн. Та нар англиар бол зүгээр та нар зах зээл байгаа гэж. Одоо тэгээд дөнгөж одоо эхэлж байна. Уучлаарай гэж байна. Олон жилийн өмнөх юм одоо эхэлж байна. За ингээд Америкт буулаа. Уучлаа. Төрдөг тэрэг ингээд авах гэсэн чинь хүүшээ энэ чинь юу вэ? Ямар гачин тэрэг байсан бэ чи? Юу царай бодоо тэрэг. Манай герман тэнтэр гэсэн шүү. За яг. Ингээд хэнтараа юм аавсан. Нөгөө мө гитар чинь чодооч шүү. Ингээд арлаа. Биднийг одоо бас часан залуу энэ бойнаас очоо байна. Манай мөнхөө байна. Манай мөнхөө чинь бас биднэрт Чикаго тоглоод байна. Тэгээ ингээд явлаа. Вашингтоны дундор тийш юу Америкт ирсэн үү бид нар шатаа гэсэн. Сибирт, Новосибирск гэсэн. Юу гачсан. За яг Америкт ирсэн тийм бай. Буудаа энэ бодлоо болсон. Тэгээ бид нар 97 онд Германд бас шампион сэдийг өчөж байгаа. Германд бас тодоолдоор бид нар амьдарч ирсэн та. Гэтэ энэ бол тодоолдоор гэсэн боловч биднийг маш их сайхан цагийн зөрүүг сайн гаргаж өгсөн. Тэгээ сайхан санагдсан. Тэгээд маргааш бид нар Вашингтоноос юугаар яваа Чикагод очсон. Чикагод очоод тоглоод араад нь даунтаун гэнэ. Тэгээд тийч очоод харин Америкт ирсэн санагдсан шүү. Дээшээ ингэж өдийг өссөн. Манай хүүжээ тэр байшингийн дээрийг харъя гэсэн чинь хүүжээ гэж хоёр хүн гар дээр яг хүүжээ хөвтүүлж хараад байна. Тэгээд ноён бол хэрэгсгүй би харж чадахгүй нэ гэж. Тэгээд эргээд бид нэр Вашингтон ирээд Нью-Йорк яваад замдаа Атлантик Ситигээр орлоо. Тинчээ очсон нэг юм казинод үзлээ дээ. Тушаал хэвээр юм аташаалаа. Тушаасан бол Америк ядарсан ард түмэнд тавгаас ерөнхийдөө сайхан санагдсан. За хамгийн гоё дурсгалтай юм бол эрхчлээний хөшөө рүү авирах байсан. Тэр эмгтэн гидсэн дотор авирж ийн гэж боддог. Нэг л эвгүй санагдчихсан. Гэсэн хэлж авирсан ч толгоон дээр нүрсэн л дээ. Тэгээ одоо элчин сайдын яамны шатаар гоох тэр хөл өвдөд. Тэгээд одоо яг сайхан санагдсан. Тэгээ Нью-Йорк бол их сайхан байлаа. Төв годомч бүр сайхан санагдлаа. Гэсэн хэдиж Монгол хүний зүрхэнд бол байнга миний Монгол гэдэг бол сэтгэл бол байнга байж байгаа юм билээ. Одоо бид бол гэрээ санаж байна. Хурдан явах юмсан гэж бодож байна. Эргээд Америкта 7 сард ирж суулна. Америкта гэдэг шүү. Энэ асуудал шийдэгдсэн байгаа. Биднэртэй цог егэртээс явж байсан эцэс сайдын яамны сайд түүнийг ирүүлэх нь явж байсан. Бид бас бүгдээрээ ийм үлгэстэй явсан л та. За ингээд Америк бол сайхан юм байна. Бас үнэхээр Америк гэдэг орн бол юм хийж чаддаг юм байна. Бас хүмүүсийг ажил хийж чаддаг юм байна гэдэг, ажил хийлгүүлж чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Ингээд хамгийн гол нь Америкт бид нэр цагаан сар гаргасан та маш их бэлэгшээж байна. Ууц байхгүй ч гэсэн одоо сайхан хүлээж аваад энд сайхан зоолгодог юм байна. Элчин сайд нь ирж
одоо суугаад бус хүмүүс нэрч золгодог юм байна. Одоо та бүхэн жил болгон нэрч одоо энэ золгож өргөн сайхан найр над маянд хийж байгаа сая гэж хүсэж байна. Дараа жил одоо бүх авцрыг барилтуулын сайхан улам өргөн сайхан наадам болно. За ингээд одоо бид цаашаа тоглолтоо өргөжлөө. Энэ хүмүүст бүгдээнд их баярлалаа. Одоо хамгийн хүнд хэлбэрээр бичигдсэн нэгэн дог ямар болгож яаж хэлснийг та бүхэн сонссон.
1978 он байлаа. 78 он. Одоо миний одоо хайртай ингэлгээ тэр үед 18 настай жоох охин байсан. Би одоо өөрийнхөө гэргийг тэр охиноо ганаалтаа нэг дуу бичсэн. Тэгээ энэ дууны ачаар ч юм уу өөрийнхөө гоо үзүүлж ирсэн юм уу энэ охин авсан. Чандаа доктор гэдэг дуу ажиа баг мэдгүй хаа. Şamda şu